Өдрийн мэндэ. За өнөөдөр бичлэгээ цааш нь үргэлжлүүлье. Төвлөрсөн бус биержийн тухай бичлэгээ үргэлжлүүлнэ. Тэгэхээр ерөнхийдөө төвлөрсөн бус биерж гэж юу хэлэх нэ гэвэл бид нар ерөөсөө л өөрсдөө нэг койныг л нөгөө койнгоор сольж авахыг л хэлж байгаа. Яг үнэн чанартай бол. Яг нөгөө зарах марах гэдээ ярихад бид нар нэг койныг нэг койноор зарж байгаа худалдаж авч байгаа гэж яриул төвлөрсөн биержээр илүү тохиомжтой юм санагдаад байдیں۔ Төвлөрсөн бус биерж дээр бол одоо жишээлбэл BNB гэдэг койноор л Cake гэдэг койныг худалдаж авахгүй сольж авч байгаа л гэсэн үг. Гэхдээ шимтгэл нь нөгөө дунд нь байдаг хөрөг сангаас гаргадаг гэсэн үг. Тэгээд ганцхан би өөрийнхөө юунаас төрөвчнээс худалдаж ав. За тэгэхээр өнөөдөр миний ярих сэдэв болох тун зэрэг миний нөгөө хамгийн дуртай ярих юм бол хуурамч заллинд яаж өртөхгүй байх вэ? Төвлөрсөн бус биерж дээр энэ талаар би ярьж өгнө. Энийг маш их сайн сонсороо. Яагаад гэвэл төвлөрсөн бус биерж маань манай шинэ хүмүүст ерөөсөн анх удаагаа сонсож байгаа зарим нь бол ороод үзсэн ойлгохгүй явж байгаа хүмүүс өндөө байгаа. Тэгэхээр би одоо өнөөдөр яг ингээд энгийн үгээр тайлбарлая гэж бодъё. Ямар нэгэн койн гардаг төвлөрсөн бус биерж дээр. Энэ дээр бол хинч гаргахч болдог шүү дээ, тийм ээ. Тэгээд тэр койныг одоо хүмүүс яг одоо анхных нь төслийн хүмүүсээс анхных нь гаргасан хүмүүсээс нь худалдаж аваад тэгээд үнэтэй эргээд одоо худалдаж авах яах вэ? Тэрнээс өөрийнхөө USDT-гээр ч юм уу аваад сольж аваад тэгээд дараа нь үнийг хүрэхээр зардаг. Ийм л юм байна. Тэгэхээр энд юу байх нь вэ? Тэр шинэ койн гаргаж байгаа хүмүүсийн төсөл гэж нэг юм байх нь смарт контракт гэж нэг юм байх нь тэр койных нь гаргасан код нь гэсэн гэрэн гэсэн. Тэгэхээр ерөөсө төвлөрсөн бус биерж маань ерөөсө ойлгох гээд айгүй амархан байгаа үстэй. Ямар нэгэн шинэ койныг гаргахт нь хямдхан одоо юу гэдэг аваад тэгэл дараа нь үнэтэй зарах. Төвлөрсөн биерж дээр ч гэсэн бид нэр ямар нэгэн койныг хямдхан аваад буцаагаал үнэтэй зарах. За тэгэхээр би түрүүчийн бичлэгэн дээр энэ юунуудын төвлөрсөн бус биержийн тухай хэлээд өгсөн маа. Тэгвэл өнөөдөр яагаад хүмүүс төвлөрсөн бус биерж дээр айгүй их алдаа хийгээд байдаг вэ гэдгийг эхэлж хэлж өгнө. Нэгдүгээрт 7 алдааг би одоо хэлээд өгье. Эхнээс нь 1 2 3 гэд бид нар ямар алдаа гаргах болох вэ гэд. Хамгийн эхний алдаа нь тогтоон зэрэг ерөөсөө scam токен худалдаж авах. Тэ? Scam токен буюу хуурамч койн авах гэсэн үг. За ингээд энэ юун дээр нэгдүгээрт одоо scam токен гэж худалдаж авах нь дараа нь rug pull гэд нэг юм байна. Дараа нь honeypot гэд нэг юм байна. За тэгэхээр энэ гурван юмыг би өнөөдөр ярьж өгнө. За нэгдүгээрт нь scam токен буюу хуурамч токен худалдаж авах. Тэгээд энэ дээр дараагийнх нь болохоор хуурамч сайт руу орох. Энэ бол айгүй аюултай байдаг. Яагаад гэвэл хүмүүс ингээд скамер буруу одоо нэг хуурамч юм хийдэг хүмүүс яг тэр үндсэн төслийнх нь эзэдийн хийсэн сайттай яг адилхан ганцхан үсгийн зөрүүтэй юм уу ганцхан нэг юмны зөрүүтэй мэдлэгэн сайт хийждэг. Тэрийг хүмүүс ерөөс ажигладаггүй. Яг л нөгөө тэр анхныхын сайттай адилхан гэж бодоод тэр хуурамч сайт руу өөрийнхөө нөгөө төрөвчийг холбоод тэгээд тэр нөгөө миний холбосон төрөвчнээс маань бүх одоо юунуудыг койнуудыг маань нөгөө тэр хуурамч сайт шууд одоо хураагаад авчдаг гэсэн. За энэ хамгийн нэгдүгээр аюул байна. Тэгэхээр бид нар юугаа харах нь вэ? Яг миний тэр койн авах гэж байгаа койны жинхэнэ сайт нь мөн байна уу үгүй юу гэдгийг сайн шалгах юм. Энэ гуравт нь. Гуравт нь буруу network буюу буруу сүлжээ сонгох. За энэ дээр жишээлбэл Pancake Swap-ыг би ингэ дэлгэцэн дээр гаргаад тавьсан байна. Эдний одоо BNB chain сүлжээ ашигладаг. Тэ? Нөгөө Uniswap дээр болохоор Ethereum сүлжээ ашигладаг. Тэгэх юм бол миний төрөвчний Ethereum сүлжээ энэ Pancake Swap-ны миний төрөвчин дээрээс би BNB chain сүлжээ Pancake Swap дээр
энэ бичгийн хоёр хоорондоо яг таардаг бахан тий. Хоорондоо таарахгүй бол бид нэр коингоо ерөөсөн бүрмсэн алдна гэсэн. Тэгэхээр энэ дээр этермийн сүлжээ бол этермээрээ бигийн сүлжээ бигээрээ полигоны сүлжээ полигоныхоо сүлжээгээр явна гэсэн. Тэгэхээр би ямар сайтнаас coin сольж авах гэж гэнэ гэдгээсээ тэрнийхээ сайт маань ямар сүлжээ дэмждэг байх нь тэрийг би өөрийнхөө төрөвчнөөс ямар сүлжээгээр явуулах уу гэдгийг сонгох нь. За дараагийн нэг хүмүүсийн гол алддаг юмнууд газ фи буюу одоо шимтгэл. Шимтгэл дээр ямар алдаа хийдэг вэ гэвэл ялангуяа шинэ coin гарч байгаа үед хүмүүсийн нөгөө итвэх их сайн айгүйх одоо нөгөө нөтворк ачаалдаг гэсэн. Тэгэнгүүт блокчейн ачаалдаг гэсэн. Тэгэнгүүт хүмүүс хин өндөр шимтгэл төлсөн нь тэрнийх нь гүйлгээ нь хурдан явдаг гэсэн. Тэгэхээр чин бидний нөгөө нэг шинэ хүмүүс юун дээр алддаггүй гэвэл шимтгэлээ тооцож чаддаггүй. Эсвэл би одоо нөгөө нэг 100 USD-тэй явууллаа гэлээ гэхэд айгүй бол ачаалттай үед 5 USD-тэй одоо шимтгэлд нь авчна гэдгийг би тооцохгүй байх нь шүү дээ. Яагаад гэвэл энэ нөгөө төвлөрсөн бус бирж гэдэг дээр чинь бид нэр өөрсдөө шимтгэлээ тооцдог. Тэгэхээр миний Trust Wallet-ийн газ өнөөдөр ямар вэ? Яг энэ гүйлгээ хийж байгаа үед ачааллаас болоод газ ямар вэ гэдгийг би өөрөө яах нь заавалчгүй хянж мэддэг байх хэрэгтэй. Эхний алдаа нь. Хоёр дахь нь болохтой зэрэг хит баг шимтгэлээр явуулцдаг. USDT-г. Тэгээд нөгөө баг шимтгэлтэй болохтой зэрэг баг газтай болохтой зэрэг яах нь гацчдаг сүлжээндээ. Энэ бас нэг аюултай. За тэгэнгүүт одоо жишээлбэл этермийн сүлжээ газ айгүй өндөр байдаг. Тэгээд одоо BNB chain болохоор арай бага дунд зэргийн тэгээ полигон энэ гэхэлэр ингээл баг болоо явчихна гэсэн. Тэгэхээр би газаа яах нь өөрөө заавалчгүй харж тооцож би тэдийг явуулахад миний газаа би тэдийг төлөөд надад төрөвчөнд байгаа мөнгө маань хүрэх үгүй юу гэдгийг хүртэл яах нь би өөрөө тооцох нь шүү. Төвлөрсөн бирждэр болохоор хүмүүс автоматар ингээд шимтгэлийн маань авчдаг болохоор энийг нэг их сайн ажиддаг. Тэгэхээр за энэ дээр одоо ялангуяа ийм яриа байдаг. Шинэ coin одоо айгүй одоо шуугаан тарьсан coin дээр ачаал блокчейн ачаал айгүй хэсэгтэн зэрэг газ айгүй өндөр болно. Тэгэхээр зарим одоо жишээлбэл ажил тарсны дараа оройн цагаар газ өндөр байдаг, амралтын өдөр газ өндөр байдаг, 5 дахь орой газ өндөр байдаг гэж хүмүүс ярьж байдаг тийм. Тэгэхээр энийг бид нэр өөрсдөө зохицуулах хэрэгтэй. За дараагийнх нь болохоор нэг liquidity буюу бидний нөгөө хөрөнгийн сан их багтай токеныг бид нар авчдаг. Авахд айгүй амархан coin мөртлөө зарж болдоггүй юм одоо юу алдаа хийдэг. Авчдаг зарж чаддаггүй. За энийг би дараагийн юун дээр тэр honeypot гэдэг тухай тайлбарлаад өгнө. За дараагийнх нь wallet-ийг хамгаалахгүй байх, төрөвчөө хамгаалахгүй байх. Ягаад гэвэл өөрийнхөө би түрүүний хэлсэн ч запас заавалчгүй 2 дахь төрөвчтэй байх ёстой шүү. Таны 4-5 жил хадгалах coin чинь бол ерөөсө хаашаач хин ямар ч сайт руу холбогдож болохгүй шүү гэд. Тэгэхээр өөрийнхөө одоо нөгөө нэг ямар нэгэн сайт руу одоо коннектлохоор wallet-а коннектлохоор скрин хийж ерөөсө болдгоо. Скрин явуулж болохгүй. Хин нэгэн хүнд 12 үгээр харуулж болохгүй тий. Тэгээд тэр холбосон wallet-ийнхаа 12 үгийг онлайн хадгалж болохгүй гэдэг ийм юмнууд байдаг. За помодж coin авах гэж нэг асуудал бий. Энэ юу гэвэл одоо нөгөө нэг амар хөөргөгдсөн coin-ыг өндөр үнэн дээр нь авчаад үнэн нь унангууд шатдаг тал бий. За тэгэхээр төвлөрсөн бус бирж дээр гаргадаг алдаануудыг би танарт одоо хэлээд өгчлөө. За одоо тэгвэл дараагийн нэг аюултай юм нь юу байдаг вэ гэвэл би танарт юу хэлчих үү гэвэл энэ rug pull гэж одоо юу юм бэ тий? Rug pull гэдэг юм төвлөрсөн бус бирж дээр яаж явагддгийг бэ гэдгийг хэлж өгнө. За энийг хэрвээ монгол хэл рүү орчуулах юм бол одоо хевсэн дээр зогсож байхад хевсийг гинтхэн татаж авах гэсэн үг.
Тэгээд ингээд одоо төсөөлтөө тийм би ингээд нэг хевсэн дээр зогсоод анзаарахгүй юм хараад байж идэл гів гэнтхэн нэг хүн миний хевсийг суг татаад унчих юм бол би зүгээр пад гэл унна шүү дээ. Яг тэрнтэй ч адилхан. Тэгээд ч угаасаа ингэж нэрлдэг. Тэг хөлд орох хевсийг татах гэж. За тэгэхээр ингээд одоо би шууд утгаар нь ингээд орчуулах юм бол тийм үү. Тэгэхээр энэ крипто ертөнцид буюу энэ төвлөрсөн бус биерж дээр байдаг хамгийн түгээмэл заллингийн нэг хэлбэр. За одоо энэ яаж явагддгийг би дараалын та нарт хэлээд өгье. Нэгдүгээрт нь шинэ койн гаргадаг. Залливагч нар одоо маш их ирээдүйтэй мэд харагдахаар одоо жишээлбэл манайхан ч одоо нөгөө нэг тийм койнуудыг мэднэ шүү дээ тий. Одоо төслийн төслөө танилцуулж байгаа хүмүүс нь амар гоё төсөл танилцуулдаг. Тэгээд тэр төслөө дэмжүүлэхийн тулд ямар нэгэн шинэ койн гаргадаг. Монголд бол одоо зөндөө тийм нэг шатсан юмнууд байж байгаа. Тэгээд хүмүүс ойлгохдоо нөгөө койнгийн биш төслийн өстой гоё юмаа гэж бодоод тий төсөл нь айгүй дажгүй маа гэд бодоод орчдөг. За тэгээд ингээд нөгөө заллан хийх гэж хүмүүс чи анханасаа л мэдчихэж байгаа нь шүү дээ тийм ээ. Ийм гоё төсөл танилцуулахтаа зэрэг хүмүүс миний энэ койныг худалдаж аавна гэдгийг мэддэг байна шүү. За ингээд шинэ койн гаргацдаг. За ингээд 2 тонн болохтон зэрэг нөгөө төслийн удирдагч нар төсөл хийж байгаа хүмүүс тэр койн гаргаж байгаа хүмүүс маань нөгөө нэг хөрөх чадварын сангаа бүрдүүлнэ. Жишээ нь одоо энэ pancake swap дээр ч юм уу sushi swap ч гэдэг юм уу те эднэр дээр төвлөрсөн бус биерчүүд дээр өөрсдийн койно бодит одоо USDT юм уу эсвэл Ethereum-тэй хослуулад ийм пул үүсгэждэг. За ингээд дараа нь 3 дахь ажиллагаа нь бол хөөсрүүлэх буюу нөгөө бидний хэлдгээр хайп гэдэг юм гарч ирнэ. Хаана хөөсрүүлж игүүлээ гэвэл сошиал дээр тий. Нөгөө л олон нийтийн сүлжээн дээр хөөсрүүлнэ. Ихэнх ийм заллингууд Telegram дээр явагддаг. Тэгээд ерөөсөн X дээр, Facebook дээр, Telegram дээр, одоо Discord дээр шиг юм хааж гэдэг юм бүхэл одоо олон нийтийн сүлжээн дээр энэ төсөл бол ёстой нэрээр хачин сайхан төсөл гээд ярина. Нэгдүгээр, хоёрдугаарт энэ coin бол 100 дахин өснө гэд ярина. Тэгэхээр зарим нэг хэсэг хүмүүс нь төсөлд нь хурддах нь, зарим нэг хэсэг хүмүүс нь тэр нөгөө 100 дахин энэ төслийг дэмжиж байгаа coin чинь 100 дахин өснө, 200 дахин өснө гэдэгтэр хурддах нь. Ингээд маш их олон хүмүүсийг уруу татдаг. За жишээлбэл Telegram дээр тэгдэг штеп. 8 хүн энэ coin-ыг сурталчилж байхад, үгүй 10 хүн энэ coin-ыг сурталчилж байхад 8 нь өөрийнх нь хүн байдаг гэж. Өөрийнх нь хүн буюу өөрийнх нь хуурамч аккаунтнууд байдаг гэж. Эсвэл 100 байхад ердөөсөө 80 нь хуурамч, 20 нь шинэ хүн байдаг байна шүү дээ. Ингиж аймаар одоо хөөрөгдөөд. За ингэнгүүт хүмүүс чинь нөгөө coin авахын coin-уудын одоо яах нь ихээр авч эхлэн шүү дээ тийм үү. Тэгэхээр чи одоо нөгөө нэг энд USDT байх нь энд нөгөө шинэ coin чи байх. Яг USDT чи энэ рүү урсаж өгнө үсттэй. Нөгөө энэ coin-ийг чи сольж авч байгаа учраас. За энэ coin чи миний юу руу орж ирэх вэ? Төрөвч рүү орж ирнэ. Энд USDT, энд тэр нөгөө шинэ coin. Би USDT-г энэ рүү орууллаа, coin сольж авлаа, миний wallet руу орно. Ингээд нөгөөдөг чинь нөгөө нэг үнийн хүмүүс одоо нөгөө coin их авах тусам үн нэмэгдээд эхэлдэг. За ингэнгүүт нөгөө нэг хевсээ татаж авах ажиллагаа яв. Яг нөгөө боломжийн үнэн дээр очингууд тэ юу гэж яах үгүй л үнэн нь яг ингээд оргилдоо за одоо энэс цааш димэдэ гэл яг оргилдоо сайхан хүрээд ирэнгүүт нөгөөдөл чинь энд пулд байсан энэ USDT чи одоо тэдний энэ USDT чинь тэдний хөрөг сан руу орцсон байгаа шүү дээ. Энийг хоёулангийн гинтхэн татаад авчдаг. Зүгээр л татаад авчдаг. Яг нөгөө хевс татж байгаа ш. Тэгэнгүүт хүмүүсийн энэ wallet-д coin маань үлдчихнэ гэсэн. Тэгэл ердөөсөө нөгөөдөг чинь баахан coin-та зарж болохгүй хоцорчдөг. Нэгсэндээ coin маань ямар ч үнэгүй болно гэсэн. Ягаад гэвэл энэ хөрөнгийн сан маань хоосорсон гэсэн. Энэ үнийг юу гэж хэлдэг байх нь? Rug pull гэж хэлдэг байх. За ямар төрлүүд байдгүй гэвэл мэдээж хэрэг энээсээ пүүлнээсээ хөрөнгө татаад авчдаг. За энэ аргыг ингэж хэлдэг. За тэгвэл энэний дараагийн нэг амар бүр энээс 7 дор юм нь гэвэл honey pot гэдэг. Одоо би яг энэ дээр энэ бичсэн харагч. Honey pot. За гэхдээ зэрэг энэ нь бол бүрж одоо яах нь
Энэний төрүүчийн би одоо нөгөө саяын тэр юг хэлээд өгч. Rug pull-ing одоо энэ хэвс татахын юу яаж сэргийлэх вэ гэвэл ийм юм байдیں۔ Тухайн койны одоо тэр хөрөг сан гэдэг маань цоочтой байдаг. Энэ цоочтой байдаг. Тэгэх юм бол хэрвээ цоочтой байх юм бол тэр нөгөө төсөл үүсгэсэн койн гаргасан хүмүүс энэ хөрөг сангаасаа дуртай цагтаа татаж авч чаддаггүй байх нь шүү дээ. Хэрвээ цоочгүй байх юм бол дуртай цагтаа татаад авчих нь. Тэгэхээр бид нар юу хийх нь вэ? Тэр цоочтой байна уу гэдгийг одоо шалгах нь. Тэгээд өвжигдсэн байна уугүй гэдгийг. За тэгээд дараагийнх нь одоо код нь буюу смарт гэрээ хөндлөнгийн аудитор шалгагдсан байна уу гэдгийг ингэж шалгадаг арганууд байдаг. За гуравт нь ерөөсөө сайт руу н орж үзнэ. Манайхан энийг ерөөсөө яадаг вэ? Сайт руу н орж үзэдэггүй. Сайт руу н ороод нөгөө нэг төслийн үүсгэсэн төслийг зохион байгуулж гаргаж ирсэн тэр койныг гаргаж ирсэн хүмүүс контакт дотор нь нэртэйгээ овогтойгоо утасныхаа дугуйртай ямар орноос зурагтайгаа зарим байж. Тэгээ хөрөнгө оруулагч нарийнх нь одоо нөгөө нэг бүр ингээд тайлбар намталтайгаа байж. Тэгвэл тэр төслийн ард байгаа хүмүүсийн зураг нь ч байхгүй, юм ч байхгүй, нэр усан ч байхгүй, утасны дугаар нь ч байхгүй бол худлаа байх нь шүү. За дөрөвдөх нэг шалгадаг нэг айхтар арга байдаг. Тэр нь юу гэвэл энэ нөгөө нэг шинээр гаргасан койны одоо жишээлбэл 100% гэ койнгоо бодох юм бол 70% нь одоо нэг 3-4 хүн хаягн дээр байж иж магадгүй. Тэгэх юм бол эн чинь бол айгүй аюултай гэсэн үг үстэй. Тэгээ 3-4 хүн гэдэг чинь өөрийнх нь хүн байна гэсэн үг шүү. Тэгэхээр тэр шинээр гаргаж байгаа койн ямар хаягнууд дээр байна вэ гэдгийг нөгөө нэг койн шалгадаг сайтуудаар шалгадаг байна. Тэ одоо бид нарын мэддэг скан хийдэг нүд тэ Ether scan гэх сайт байдаг. Тэ тэднэр дээр за би энэ дээр бичээд харуулаад. За энэ байна. Энэ байна. Эдгээр дээр бид нар нөгөө нэг хаягийн тэ эсвэл нөгөө смарт контракт юм уу ингээд хаяг нь одоо тэр нөгөө нэг тэр шинэ койн гаргасан нэг хаягнуудыг ингээд бичээл харахтал тэр шинэ койн ямар хүний хаягн дээр их вэ? Нэг одоо жишээлбэл нэг л хүний хаягнд нэг ч гэж яриаж болохгүй л дээ тэр чинь үедэн саяар юм чинь тий. Одоо жишээлбэл цөөхөн хүний хаягн дээр тэр нийт гаргасан койны ихэнх хувь нь байж ах юм бол аюултай байх нь шүү дээ. За энэ дээр энэ хардаа энэ газ гэдэг энэ байж. За ингээд ийм юмнуудыг яах нь шалгаад үзчихдэг байх нэ. Тэгээд ямар нэгэн шинэ койн байх юм бол хамаагүй одоо өндөр амлалтаа амлаа 100% ингээд өсөх юм бол тэгээд нэг л нэгийн шалгаад үзэхээр мэдээлэл нь айгүй бүрхийг гаргасан хүмүүс нь мэддэхгүй төсөл нь муу энэ төр байх юм бол тэр лөө ер нь ороогүй л дээр баг. За одоо дараагийнх нь хамгийн аюултай нь зөгийн балтай сав буюу хааны пат гэдэг энэ айгүй аюултай. Хамгийн бүр төрөвчийнхаасаа хоржинтой. За энэ юу гэсэн үг гэвэл яг хараа нөгөө зөгийн балтай сав гэж та нар бод. Зөгийн балтай савн дотор баахан шоргоолцнууд орлоо гэд бодъё. Тэгэх юм бол тэр шоргоолцнууд нөгөө зөгийн бал руу чинь идэх нь идээд наалтах нь наалтад тэгээ эргээд бол хизээш гарч ирж чадахгүй гэсэн. Яг тэр юу гэвэл одоо заллагчид нэг төрлийн хаалгатай л байдаг байна. Нэг тал руу одоо нэг талрын нэг хаалга руу ороод би эргээ гарч ирж чаддаггүй болгочтой гэсэн. За энийг юу гэсэн үг гэвэл түрүүний би тэр нөгөө нэг шоргоолзоор ярьлаа тий. За тэгэхээр юу гэсэн үг гэвэл одоо бид сайхан тайлбарлаад өгье. Хуурамч энэ заллагчид тэр шинэ гаргасан койныхоо смарт контракт буюу ухаалаг гэрээн дээр код бичгтээ зөвхөн өөрсдийнх нь зөвшөөрсөн хаягуудад зарж болохоор эсвэл бусад бүх хүмүүсийн одоо зарах үйлдэлийг, сэл хийх үйлдэлийг блоклох функц нэмдэг. Тэгэхээр ганцхан өөрийнх нь хаягтай хүмүүс л зарж чадна, бусад хүмүүс нь зарж чадахгүй болгочдөг гэсэн. Тэгэхээр бүр нөгөө смарт контракт дээр байдаг код бичгтээ алдаатай хийх нь шүү дээ. Үгүй алдаа гэж засцсан байх нь шүү дээ. За энд нэгдүгээрт нь хүмүүс зөвхөн худалдаж аваад хэнд зарж чадахгүй байгаа учраас койны үнийн график нь зогсолтгүй одоо ингээд
дээшийг өссөн харагддаг. Яг л дандаа худалдаж ил аваад байна ч тэгэхээр чинь үнэ нь өссөн юм шиг харагдаад. Тэгэнгүүт хүмүүсийн шунал дээр тоглодог. Хүмүүс яаж харддаг вэ? Хинчээс энэ coin чинь мангар сайн өсөж байна, амар өсөж байна гэдэг нөгөө өсөлтөн дээр нь улам их мөнгө хийгээд сольж аваад байдаг гэсэн үг байна. Тэгээ төгсгөл нь ямар байна гэвэл үнэн нь одоо яг нөгөө нэг залливч за одоо хангалттай үнэн дээр хүрлээ гингүүтээ тий өөрийнхөө нөгөө хаягн дээр байгаа coinуудаа өөрийнхөө хүмүүсийн хаягн дээр байгаа coinуудаа бүгдийг зараад тэгээд нөгөө пүүлдээ байгаа бүх coinуудыг ингээд аваа явчихдаг гэсэн. Тэгэхээр хүмүүс маань яах нь вэ? Бас яг ингээд пүүл хоосорчин өөрсдийнхөө шинэ coinуудаа зараад USDT болгоо бүгдийг нь аваад гараа явчихна. Нөгөө энэ wallet-ын дээр хүмүүсээ авсан coin маань яах нь юучгүй болоод үлдчихдэг байх юм шүү. Энийг тэр амир одоо энэ заллин гэж хэлдэг. Тэгвэл одоо энэ honeypot байх тэгээ энэ зөгийн балтаа сав байх хэрхэн таних вэ гэвэл заавал одоо нэгдүгürt нь графикийг харна. Энэ coin-ы одоо график дээр дандаа ногоонлаа худалдаж авах. Тэгээд нэг ч улаанлаа борлуулалт байхгүй байх юм бол энэ бараг 99% яах нь honeypot байх. За дараа нь тэр нөгөө нэг таксийн шалгана. Заримдаа зарах үеийн шимтгэлтэй одоо яг зарж явах үеийн шимтгэлийг 100% болгож тохируулсан байдаг. Хүмүүсийг яг зарангууд шимтгэл нь 100% байдаг. Тэгэнгүүт би одоо 100-аар солилоо гэхэд 100-аар шимтгэлтэй өгөөд тэр шимтгэлийн мөнгө маань эдгээр хуу хамаад явах нь. Тэ? Тэгэхээр эн чинь нэг өсөндөө би зарах үедээ өөрийнхөө бүх одоо мөнгийг USDT-гээ шимтгэлтэй өгч чинь гэсэн үг байна. Гэтэл үнэн чанартай тэр миний шимтгэл өгсөн 100-г тэд нар өөрсдөө ингээд дараа нь аваад гараа явчихдаг. За тэгэхээр дараагийнх нь энэ нөгөө сайтууд дээр тэр нөгөө нэг смарт контрактыг тавиад адресыг хуулаад шалгадаг. Ийм. За одоо хэдүүлээ дүгнээд хэлээ. Хамгийн одоо эхнийх нь тэр арак пул болохтон зэрэг пулд байгаа бүх мөнгөийг чинь хулгайлаад авчна гэсэн. Тэгээд үнийн гинт 0 болж ундаг. Тэгээд нөгөө нэг арга нь бол ерөөсөө хөрөх сангийг л бүгдийг хуу хамаад аваа явчихдаг гэсэн. За honeypot болохтон зэрэг зарах эрхийг нь одоо хаагаад төгсчдэг. Тэгээд үнэн зогсолтгүй өсөж харагддаг. Тэгээд энэ нь яаж явагддаг вэ? Арга нь ямар байх вэ гэвэл ерөөсөө смарт контрактын кодыг өөрчилж байна шүү дээ. Ийм аюултай. За ингээд би өнөөдөр хэрвээ одоо жишээлбэл энэ Uniswap дээр ч юм уу PancakeSwap дээр coin-гийн нөгөө нэг шинээр авсан coin-гоо зарах гингүүд одоо жишээлбэл алдаа заагаал ивэл за би ч ер нь буруу юмд орчихжээ л гэж ойлгох юм шүү. Тэгэхээр ерөнхийдөө энэ дээр swap хийгээд баахан шинэ coin-ууд wallet дотроо хийчдэг. Нөгөөтгөө би эсвэл зарч чаддаггүй баахан coin-тай сууж идэг эсвэл үнэн унждаг ийм аюултай байна. За ойлгосон бол бүгдөөрэнд баярлалаа. Ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Ер нь бол та нар төвлөрсөн бус биерчийн тухай ойлголттой болсон байхаа гэж би бодож байна. За баяр та.